Зохиолыг бичсэн Орших Хөвчин гүнд Адал явдалт аимшигын зохиол эм бүгд бүтэн хувилбараар орлоо. Нэгдүгээр хэсэг. Ойн савдаг. Ой болоо амьд оршихгүй. Тэнд алхаж буй хүн болгон үүнийг мэдэрдэг. Харин хүлээн зөвшөөрөх зоригтой нь хов оролтой. Ой чамайг ажиглаж өөрт нь нуугдахыг хүссэн аимшигыг дотроо шингээдэг юм. Тийм ээ. Хэрвээ чи одоо энд моддын донд ганцаараа зогсож байгаа бол амьсгалаа битгий гарга. Ойд нуугдсан хэнийг нь тэр ийгчин сонсчихвол тэр чамайг тастан хайна. Цаст хөвчин элэм яг голоор урсах цус лугай адил зуран гарсан хар замаар нэгэн суудлын тэрэг зугуухан хурдаар урагшилна. Урд талын суудалд хосууд бололтой 92 сум явах бөгөөд хоорондоо юу ч юм ярьж нээлтэн нялуурцгаа гажээ. Жолоо барьж буй лагс бийтэрийг тулга хажууд нь суугаад юу ч ярьсан тас хөхрөх тайрмал үстэй бүсгүйг ануу гих. Тэд ажлын найзуудынхаа хамт шинжил тэмдэглэх нэрийдлэр хангаан бүсийн нэгэн аймгийн нэгэн сумын нутагт байрлах ойн дундах лагерт нэг сайн гэгчин наргиж зингэхээр явж буй энэ. Тэгтэл гинэтхэн машиных нь урдуур нэгэн амтан үсрээд ороод ирэх шиг болов. Ануу цочин хашгирч яана амтан дарчихлаа штэ гэвэл бүр гайхаж шоконд орж гүйцсэн тулгаа. Яг тийм биш байсан. Саяны амтан машины урдуур огтхонч давхиж эсвэл үсэрч орж ирээгүй штэ. Харин яг л шидэгдээд буугаад ирэх шиг л болох юм. Сони юм да. Гарч харъя. Гэсээр тулгаа суудлынхаа бүсээ тайлан машинаас буух гэтэл ануу гарнаас нь зурч. Яах юм бэ? Нэгэн дайрчихсан юм чинь ингээд орчих л доо. Энэ хавьд ойрхон малын имлэг гэд байх юм байхгүй. Зовлонгон дуусхийг гэлээч буу авч яваагүй штэ. Тэр буу ахад ч л байгаа. Машинаасаа битгий буулта нэг л муу савн дөрөөд байна. Хэмээн хэлэхэд тулгаа. Гүй гихтэл нэг л хачин санагдаад байна. Бууж хармаар санагдаад байна. Гэснээр хаалга зөөлхөн саван гараад чийдинг асааж машиныхаа хамран дээр очлоо. Өнөөх амтан бүр яг дугуйныхан доор орчиж харах нэ. Сөвлгөр сайхан ивэртэй сүргийн эзэн оон байх ба юу ч үгүй цусанд хутгалтчихсан хэвтэх аж. Ямар нэг араатан амтанд урууж майжуулсан юм шиг шархнууд биеийнх нь хаа сайгүй. Үүнийг хараад гайхсан тулгаа бүр сайн ойртоод биед нь хурж үзвэл хавхатуу хөлдөд хөшчихсэн. Үхээд удчихсан гэдэг нь хэлт. Машин дайруулахаас өмнө үхчихсэн байсан гэж юу? Араатанд л ноцолсон бололтой. Тэгээд тэр араатан бугыг алчхад эдхийн оронд цогцыг нь дугуй нэмэн урд руу шидчих шиг л. Толгаагийн амандаа өглөөд сууж байтал гэнэтхэн эмэгтэй хүний хашгирах. Бас машиныхын цонх хагарах чимээ нэгэн зэрэг ойг цочтол цуурайтуулва. Майнер цочин өндийж харвал машиныхын салон юу ч үгүй цусанд бодогдож. Ануугийн сууж байх ёстой тал инхэн цонх хагарсан бас ануу өөрөө байхгүй болчихсон байхан дэрээ. Юу хийх яах учраач олохоо байсан тулгаа эргэн тойрноо сайдар ажиглан харав. Тэрээр яг л чонон дээрүүлсэн бяцхан хурах шиг ийш тийш аймхаа нүдээр гөлөлдсөн ширтгэд харанхуйн ойн гүнээс өөрөө юу ч үзэгдсэнгүй. Тэгснээ сэтгэлийнхээ мухард ингээд нэмэргүй гэдгээ хэдийн ойлгосон ч тулгаа байдаг чадлаараа хашгич. Ануу чи яаж ба? Хэмээн алга болсон бүсгүй нэрийг дуудан хашгирч гарлаа.
Хэн чалга. Үгүй хэнэгэн байна. Тулгаад яагаад ч юм өөрийг нь хэнэгэн хаа нэгтгээс ширтээд байгаа юм шиг зэвүү муухай мэдрэмж төрж эхэлвэ. Хэдэн 100,000 жилийн тэртээс харанхуйд нуугдах араатан амьтад агнуулж ирсэн мэчин өвгөөсөө уламжлан авсан тэрэл зүүн совин тулгаад төрж байна. Гарцаагүй түүний хэнийхэн ажиглаад байна. Тэгтэл яг энэ зүүн совинг нь батлах гэсэн мэд генетхэн урдуур нь нэгэн асар хурдтай амтан шуртгийн өнгөрөх шиг болгон тэр. Тулгаа цочин эргэн харлаа. Бас ардуур нэгэн амтан шуртгийн өнгөр. Ану алга болчихсон. Өөрийгөө ганцаараа үлдчихсэн гэж бодож байсан Тулгаа одоо өөрийгөө огтхонч ганцаараа биш юм байна гэдгээ сайтар ойлгож сандмэнд машиндаа суугаад түлхүүрээ эргүүлэхэд машиных нь мотор хөнгөнтөл дуугарлаа. Гэвч яагаад ч юм машин нь урагшаа хөдөлсөнгүй. Уг нь машин нь хар зам дээр л зогсож байгаа юм шиг боловч дуугүй нь яг л цаасан дээр суучихсан юм шиг л хийргээд байна. Новш гэж. Уг нь шавар битгий хэл засч байхгүй байна шүү дээ. Яагаад дугуй хийргээд байна? Тулгааны үгэлснээ дуугаа шалгамаар идэж хажуугийнхаа толинд харвал ямар нэг хүн дүрстэй сэгсийсэн амтан машиных нь ард зогсож байх шиг байхан дэрээ. Гэхдээ хажуугийн толинд сайн харахгүй байсан тул Тулгаа шууд толгоогоо эргүүлэн арын хазаахаар гарлаа. Тэгтэл юм харагдсангүй. Тэр амтан харагдахгүй болсон нь санаа амрах хэрэг бишээ гэдгийг зөнгөөрөө ойлгож буй Тулгаа дахин машиныхаа түлхүүрийг эргүүлээд хаазаа гიშгэх гэж байтал гэнэтхэн машин нь ард талаасаа өргөгдөж игэлхэн дэр моторноос машиныг хөдлөхгүй болтол татаж зогсоохоор барахгүй. Бүр арын хэсгээр нь цаасан хайрцаг шиг л өргөж байгаа тэр ассар хүчрхэг амтны чухам юу хийх гээд байгааг ойлгосон Тулгаа машинаасаа буух гэж оролдлоо. Даан жамсангүй. Машин өргөгцөөр бүр уулам өргөгцөөр урагшаага хөмрөн унаж Тулгаа орилсоор машинтайгаа хамт онхолдов. Нэг харахны Тулгаагийн нүд бүрэлцэж толгой нь аимшигтай ангалзан өвдөж байх бөгөөд ертөнц бүхэлдээ урууга эргэсэн мэт харагдана. Биш ээ, Тулгаа машинтайгаа зөв урууга эргэчихсэн байна. Удалгүй нэгэн амтны хүнд алхаа сонсогдож эхэлвэ. Хажуу тийш харвал урд чөргөр үслэг сарвуутай мөртлөө хүнээх шиг хэлбэртэй. Хоёр хөл машин тойрон өөрлөө нь алхаж буй харагдах нь тэр. Тулгаа байдгаараа амтэмдсэн машиныхаа нөгөө талаар гарах гэж оролцсон ч гэнэтхэн нэгэн хүчрхэг уртгаар цонхыг нь хаах цөмлөн орж ирээд яах хийхийн зургүй Тулгааг гуд татаад гаргаад ирхэн тэр. Одоо Тулгаагийн нүүр өнөөх амтны ёрын муухай царайтай нь хэдхэн алхмын зайтай болвоо. Тулгаа арай хийж новш гэж байгаль хизээч чам шиг үзлийн царайтай амтныг хэвлээсээ төрүүлэхгүй. Чи бол байгалийн бус ямар нэг гажиг хараал бузраас өөр юу ч биш. Хэмэхэл. Энэ бол үхэлтэйгээ эвлэрсэн бас эр хүний зориг. Уур хилэн сүүлчийн хүчийг шингээсэн үгс байв. Харин тэр ёрын амтан Тулгаагийн хэлснийг ойлгосон бололтой уурлан хэлгэнэж архирах генх хослуулан зэвүү муухаар дуугаар бархирхан дэрээ. Ийм амтан хүний хэлийг ойлголоо гэж юу хэмээн гайхаж амжсан Тулгаагийн толгой дээр өнөөх амтан урд чөтгөр сарвуутай гараа тавиад хүчлэн татах шиг болов. Тулгаагийн нүдэнд ертөнц тэр чигтээ эргэлдэн байснаа. Газар тунлаа. Төвний харсан сүүлчийн зүйл бол өөрийнх нь бэ. Өөрийнх нь толгойгүй бэ. Гурван цагийн дараа. Саяхан золгүй явдал болсон яг тэр замаар өөр хоёр суудлын тэрэг зугуухан урагшлав. Ард талынх нь машинд Жензиг их тодорхойлтонд төгс тохирох гэмээр дөнгөж 20 гарч яваа залуус эрэмээрэ хослол сууцгаана.
Жолоо барьж буй эрийг од гих. Ёстой нэр шигэ нүүрэндээ галтай, нүдэнтэй цогтой, хүүхний тэнгэртэй, ажил үйлс нь одтой гээд 9 шидэнд бүрэлдсэн гэр. Сургууль болгонд л охтуудын хайрыг булааж байдаг цар айлаг, ухаалаг залуу. Бусдаас онцгороод байж байдаг шүү дээ. Од бол яг л тийм залуу. Хажууд зэрэгцэн сууга бүсгүйг нандаа гинэ. Тэр одын найз охин бөгөөд жигтэйх нүүр амаа бодож үнэртэй ус ханхлуулан хизээж дуусахгүй юм шиг инээж ханайсан дэндүү гимэн дураараа зантай ах. Тэдний арын судалд суух Орос Монголын холимог гэмээр Европчуу төрөхтэй бүсгүйг Ирина гэнэ. Учир нь бүсгүйн аав нь Орос, ээж нь Монгол бөгөөд Аз ба Европ цусны аль альнаас нь хамаг өнгөтэй өөдтэйг нь түүгээд авчихсан гэмээр тунчиг гооз үстэй бүсгүй. Харин Иринагийн хажууд нь суугаад түүн рүү хааныг гонигтай харцаар ширтэх чимээгүй байрын ухаалаг харцтай номын эрийг эрдмэг. Мөн тэрээр замын туршид хэдэн цагийн зайтайгаар Ингрээсээ савтай юм гаргаж ирээд ууж байваа. Ард талын машины бүрэлдэхүүнд нэг иймэрхүү хүмүүс байсан болоо. Урд талын машинд түрүүн золгүй явдал тохиолдсон тулгайг хэртэй жаахан төстэй царайтай мөн ялэмгүй том биетээр жолоо барин явах бөгөөд хажууд нь өөрийнх нь үеийн нас тогтсон эмэгтэй суухажээ. Тэд бол аль хэдийн гэр бүл зохиож орх орон унах унаатай хоёр ч хүүхэдтэй бүр өөрсдийн гэсэн бизнестэй болоод авсан. Энэ хэцүүхэн хотод амьдрах гэж тэмцэж яваа эхнэр нөхөр хоёр билээ. Нөхрийг нь гончиг, эхнэрийг нь дараа гихэж. Бээр дурдсанчлан эднэр шинжил тэмдэглэхээр нэгэн аглаг томхон лагерт хэд хоног наргиж ядаргаагаа тайлахаар явж буй. Тэд бүгд нэгэн ажилдаа яваа. Жижигхэн хувийн компани ажилчид бүгд энэ жил ямар нэгэн зоогийн газар хүлээн авалтын танхимд бос. Хөдөө агаарт гарч шинжилгээ тэмдэглэхээр шийдсэн нь энэ байв. Гончго компанийнхаа захирал нь боловч өөрийн үеийн хижээл насны ихэнх захирлууд шиг нахаалны биш. Харин ч залуусыг ойлгож, дэмжиж, хөл нийлүүлэн алхах дуртай. Тиймдээ ч хотод бензин, тог тасарч, хаа сайгүй бухимдалтай байгаа энэ үед ажлын ядаргаагаа тайлах хамгийн шилдэг арга хэмээх ажилчидтайгаа ярилцаж ийм санаа гаргажээ. Тэдний очих гэж байгаа лагерын байшин бол Гончгогийн аавынх нь эзэмшил байв. Урд талын машинд яваа хоёр бол хаачиж нас тогтсон хүмүүс шиг чимээ энергүй айжуу тайван явцгаах бөгөөд харин ч бүр лаксерийн царайнд хөнгөн айдас санаа зовнилт тодорчээ. Эхнэр дараа нэмэгтэй хүний айдуу зөөлөн өнгөр. Яасан бэ хана? Толга ануу хоёрт санаа зовоо юу? Хэмээн асуувал Гончиг. Харин тийм ээ. Уг нь дүү маань лагер дээр оччихсан. Галаад үлээд жаврыг нь гаргачихсан. Хүмүүс ирэхэд тохируулаад юм хумаа бэлтчихсэн байх ёстоймс. Таанч юусоо залгадаггүй, утсаач авахгүй. Төөрчгсөн байна гэхээр баг байхдаа жил болгон шахуул очиж зуныг өнгөрөөдөг байсан лагерын байшингаа олохгүй байна гэж баймааргүй юм да. Юу болсон юм бол доо? Болохгүй бол энэ хэдийгээ лагерынхаа байшинд хүргэж өгчөд ойр хавийн айлуудаар эрэл сурал болохоос. Гэж гүнхтэйгээр хэллээ. Ингээд тэд лагерын байшин дээр ирлээ. Бүгд машинаас буцаах үед Гончиг залуус дээр очив. Од. Аха. Энэ байшинд чинь хүн байхгүй байгаа юм шүү. Гэвэл Гончиг. Харин тийм ээ. Уг нь тулгаа ануу хоёр байж байх ёстой юмсан. Аах нь явж цаад хоёрыг чинь хайчхад ирэхээс. Гэхэд Од шууд л. Цуг явах уу? Хэмээн асуул. Гончиг. За зүгээртэй. Та нар ихлүүлж байхгүй юу? Ах ихч хоёр нэг их удахгүй хүрээд ирнэ. Гэж хэлээд Одод түлхүүр атгуулж эхнэрээ дагуулan машиндаа суугаад яваад өглөө. Дөрвөн залуус харанхуйн ойн эзэнгүй байшинд хэдүүлэхнээ үлдснэ. Одоо л ухаарах шиг болж удалгүй жаахан жирхэцгэж эхлэв. Ойн дунд дүнхийх бас үл таних хав харанхуйн дүнзэн байш. Хэнтч дотор зарц хийлгэн мэдрэмж төрүүлэх нь тодорхой. Хөөе манаха. Юугаа хийгээ зогсоод байгаа юм? Та нар даарахгүй байгаа мó?
Эсвэл наана засаг хүмүүс болцгоох юм уу? За элвэ, хурдан орцгоё. Одын хилээд байшин зүглэн алхасаар яг л гэрийнхээ хаалгаар орж байгаа юм шиг өгсөн түлхүүрээр нь хаалгын түлхүүр дээр ороод явчихлаа. Төвний хинэггүй хээгүй гимээр байдлыг харсан бусдын ч энэ ёр шүглсэн мэд газраас эвгүйцгээ болж бүр харимж өөрийн төрсэн гэр орондоо байгаа мэд мэдрэмжийг авах шиг болж жаахан тайвширч эхлэв. Тэгээд од өөрөө эрдмэтэ зүг амбаартан буй нүүрс моднуудыг оруулж хааны зууханд нь гал өртөж байшин дулаацуулсан бол тэр хооронд Ирина Мандэ хоёр авчирсан хоол ундаа бэлдэж ширээ засаж эхэлнэ. Хэдэн хормын дотор л харанхуй зэвхий даасан байшин гэрэлгийг дулаан залуусын инээд хөөрөөр дүүрээд ирэв. Бас өөрсдийн авчирсан гэрлэн чимэглэл саа тэргүүтнэр өвдөөхэн чимээд авсан тул яахаргүй тэр том дүнг хийсэн байшинд шинэ жилийн уур амьсгал орчихлоо. Даанч цонхныхын цаанаас өрөөсөн нүд цохорсон. Хачин гажиг төрхтэй. Ёрын амтан хөмбөрийг тасралтгүй ширтэж байсныг тэд мэдсэнгүй. Харин энэ үед гончгоо ихнэрээ дагуулад ойр хавийн мэддэг таньдаг айлуудаараа тулгаан уу хоёрыг сургалсаар явж байв. Бүгд л мэдэхгүй. Тэгээд өглөө хүртэл сураг ажиг байхгүй бол цагдаад дуудлага өгнө. Наана нүг асаал цагдаа нар тоохгүй биз гэмээр ярилцаж тохиролцоод лагерын байшин дууга буцаж байв. Тэгтэл моддын дунд нэгэн зэрэгцээ буусан хоёр монгол гэр байхтай тааралдваа. Гончг. Сонинда. Ёрдо энэ зон хүүхдүүдтэйгээ лагер дээр ирээд амарч байхад энэ хоёр гэр харагдаагүй дээ. Гэвэл ихнэр дараа. Өөр нутгаас нүүж ирсэн лайлан байлгүй гэж хариул. Гэхдээ ямар нь шууд ингээд хөвчийн ой модон дунд гэрээ барьдаг байв. Гадаа нь мал, хашаа хороо чалга. За яавал гэжтэй. Хөдөө байдаг байсан ч мал маллахаас өөр амьдрах арга зөндөө л байгаа шүү. Харин ч өөр асуухай үлдээгүй юм чинь энэ айл руу нэг очиод үзэх үү? Чамд буу байгаа юм чинь хоёуланд айгаад байх юм байхгүй шүү дээ. Хэмээн хэл. Гончгоо чихнэрийнхээ хэлсэн энэ үгэнд хариу дуугаралгүй. Арын тэшинд буй Винтов руугаа нэгэнтээ өлийн харснаа. Машина эргүүлэн явсаар өнөөх Монгол гэрийн өмнө ирлээ. Ямар тач наанан байх 5 хантай Монгол гэрийн тооноор нь гэрэл цацарч яндангаар нь утаа суунгалж байхыг хараад мань хоёрын сэжиг сүжгэн баг зэрэг арилгачуу айдсан тул хаалганых нь өмнө очив. Тэгтэл яагаад ч юм нөгөө талд буй жижиг гэрийнх нь хаалгыг дотор талаас нь нүдэн балбаж эмэгтэй хүний хоолоогоор янгэн үүлэн орилоод эхэлсэн дээрээ. Гончгоо дараа хоёрыг тийш айцтай нүдээр ширтэж байтал тэдний өмнө буй хаалгыг нэгэн залуу ир тайлж өглөө. Ийм газар амьдардаг гэмээргүй л цэвэрхэн царай зүстэй. Хайлмаг үстэй, нүдний шилтэй, цэвэрхэн ноосон цамцны дотор сороочиг өмсөж, доогуура цулгүй улаан өмд Израиль гутал угалсан харагдана. Тэрээр хаалга онгойлгож өгöd. Сайн байцгаана. Хэмээн тайвнаар мэдлээд түрүүнээс хойш дотроос нь нүдсээр байсан гэрийн зүг хаалга руу нэгэнтээ хялам хийснэ. Аавч хоёр дотор байгаа. Ороод уулзч байгаарай гэж хэлснэ. Тэр хоёрын хажуугаар зөрж өнгөрөд зүүн гэрийн хаалгаар ороод явчихлаа. Тэгтэл өнөөх хоол уламж муухай чарлаад эхэлсэн дэрэ. Эхнэр нөхөр хоёрын аль альнийх нь л дотор зарсгийгээд л ирэв. Тэгтэл гэр дотроос нэгэн өвгөн хүний хоолой дуугарч. Ах хэрэггүй дээ. Наад илүү гэрт чинь манай шархацсан нохоо хэвтэж байгаа юм. Ойд явж байгаад л нэг юмд ноцолсон болол та. Хүүхдүүд минь орхоор болоорой. Гэртгүйт орчихлоо. Хэмээн дөлгөөн дуугар хэлэхэд мань хоёрын анхаарал нь зүүн гэрээс голдож гэрлүү орцгов. Гэр дотор нэрэл эмгэн өвгөн хоёр сууцгааж байна. Өвгөн. За. Хаанаас хаа хүрч яваа хүүхдүүд үү? Хэрэг зэрэг юунд вэ? Хэмээн асуувал гончг. Манай лагерийн байшин эндээс холгүй байдгийм аа. Гэрийнхэн маань зундаал энд ирж нэг хэсэг хугацаанд амардаг ухаантай.
Харин энэ бол манай ажлынхан шинэ жилээ энэ лагерийн байшинда тэмдэглэдэг юм уу санаа тавиад. Тэгсэн уг нь дүү маа надаас хэдэн цагийн өмнө энд ирчихсэн ёстой байтал алах шүү. Тэгээд л дүүгээ сургалаад явж байгаа мэнэ. Надархуу царайтай бүдүүн лагсэр хажуудаа нэг дуу шууртайхан залуу бүсгүйг дагуулад танахаар орж ирээгүй биз. Хэмээн асуув Өвгөн. За та. Тийм хоёр хүн ч манайхаар орж ирээгүй байхаа да. Гэж хэл. Харин энэ чимээгүй ил суугаад байна. Өвгөн үргэлжлүүлэн. Өөр айлуудаар сургалаад олдоогүй гэж юу? Хэмээн асан. Таньдаг бүх айлуудаар сургалаад байдгүй шүү. Тэгвэл уулын савдагтай таарсан байж болох юм. Тэгээгүй л байгаас. Юу гэсэн үг вэ? Манайх энэ нутагт нүүж ирээд удаагүй байгаа айл л да. Уулынхан савдаг их догшин гэсэн. Ялангуяа сүүлийн үед айхтар догшроод байгаа. Тэгээд ойрхон ууланд хүн алга болж байна гэлцэх юм. 2-7 хоногийн өмнө гихтэл нэг малчин алга болсон сурагтай. Нохоо маанч бас тэр савдаг гэдэг байгаа юмд ноцуулсан байх. За энэ зөнөг толгой болчимгүй юм ярьж байгаад хүүхдүүдийг айлгачих шиг боллоо. Эртгэн шиг цагдаа дуудлага өгөхгүй яа да. Өвгнийг ин хэлэх мөчид өнөөх залуу гэрт орчихлоо. Гарын цустай бэйн жаахан салганаж буй бодоход юу хийж байгаад ирсэн нь анхаарал татмаар. Манер. Танд нохооны тухай хэлсэн байх. Боолтыг шинээр солих гэж бөө юм боллоо. Хэмээн хэлв. Мань хоёр ч сайн сайхныг үсээ тэр гэрээс гарлаа. Гэвч гончхоогийн хамаг ухаан бодол өнөөх зүүн талын гэрлүүн явж чад болдоггүй. Тэгсээр шийдсэн бололт машины хаарын дэшнээс өнөөх винто бууга аваад зүүн гэрлүүн гитэж ихэлсэнд дараа гарнаас нь татан зогсоогоод. Чи чинь яаж ийна? Алив явъя. Хэмээн айцтайгаар шивэнсэнд гончиг хариу шивнэж. Эднэр нэг л сэжигтэй байна. Хоёр дүү маань энэ хачин хүмүүсийн гарт орсон ч байж магадгүй. Гэж хэлээд үргэлжлүүлэн гитсээр зүүн гэр ийхэн хаалганы өмнө ирлээ. Тэгээд гэрийнхэн тодхны нүхээр шагаар гарав. 2 дугаар хэсэг. Зочин. Өнөөх лагерийн байшинд мандөрв ёстой л шоудн гэдгийг үзүүлж өгч байв. Од болон нандаа хоёр бэдэл хоцууд гэсэн шиг нэг нэгнтэйгээ наалдаж баргал могоо мэт морилзон хөдлөх шиг. Харин Ирина тэрүүхэн тэндээ хинт чим бүсгүй хүний гоо сайхныг бишрүүлэх гэсэн мэт уян налар хайгаар хөдлөн бүжиг ажээ. Гагцгүй эрдмэл шилтэй пив шимэнгэ хөмбөрлөө инээмсэглэн ширт. Энэ үед харин дүүн дээр Ирина хурч ирээд өмнө зогсож. За бас яачих вэ? Дахиад лаймхад сангаа интроверт гэдгээр халахж байна уу? Ингээд уйдгарлаад сууж байж болохгүй шүү дээ. Чи өөрийгөө хичнээн даруухан гэж бодож байгаа ч хүн гэдэг сүргийн амтан. Заримдаа жаахан бусадтайгаа хамт хөвгөлдөд авахд илүүдэхгүй шүү дээ. Хэмээн хэл. Эрдмэ. Хэн чамд намайг уйлаад байна гэж хэлсэн? Би бүжиглэхтэй бишээ. Бүжиглэхийг чинь харж байхдаа хөвгөлдөж байсан чинь билүү? Гэвэл Ирина. Тэгвэл би чамайг бүр хөвгөлтэй болгоод хөө. Хэмээн хэлснэ. Явж очиод хөгжмийг сольж илүү эротик ай тавилаа. Однанда хоёр гайхан бүжиглэхээ зогсоогоод Иринаг л ширтцгээ. Ирина гонхон алхасаар эрдмэгийн урд очин уран тачаан гуйгаар бүжиглэж гарав. Иринагийн хөдөлгөөн яг л грекийн эртний хөшөө баримл амьлах луга удаан ба гоо сайхан. Нэмгэн цагаан даашинсны хормон гэрлийн цацрагт гялалцаж төл доорх сүудэрн хөдөлгөөн бүрийн дараа өөрөөр хэлбэржиж байв. Гэхдээ энэ бүжигт хүсэл, уярал, дурлал байгаагүй. Энэ бол Иринагийн өрөвдөх сэтгэл өөртөө адил хөөр хилэлтэй байдалд орсон нэгнийг харагдах тэрл сэтгэлийнхэн дүрлэлсэн хэлбэр байв. Эрдмэ хөдлөхгүй суусаар л гартаа барьсан шил нь халж гарын алганд хөлөрчээ.
Төвний харцанд итгэл, шанал ямар нэг итгэж болох зүйл хайсан гуйлтан л илт харагдах шиг. Тэрээр эмэгтэйг хайрладаг. Гэвч хайрлах тусам улам холдож байгаагаа мэдэж байх шиг. Ирина нэмсэглэнэ. Гэхдээ тэр нэмсэглэл дулаан биш. Харин оршихуйг нь батлах ганцхан хариу үйлдэл мэд үейтэн хүнд юм. Тэр өөрийн биеийг хөдөлгөх бүртээ түүнд юу ч үлдээхгүй гэдгээ мэдж байваа. Гэхдээ л тэр бүжгэлсэр. Би түүнд ямар нэгэн дурсамж үлдээ гэж дотроо бодсон байж мэднэ. Гэвч хайр биш. Хайр бол хэтэрхийн үнэтэй. Би тэр үнэт зүйлд хүрэх эрхгүй гэж бас бодсон байх. Хөгжим гинэт солрова. Од нандаа хоёр Ирина далгаадчлаа. Харин эрдмэ хөдөлж чадахгүй хөшжээ. Тэгтэл нанда эрдмэ тэр хурчрэг хизээ найз мэд толгойг нь тэрч авах. Чи сая Иринагаас ямар үнэтэй үйлчлэг авснаа мэдчихэв үү? Хамгийн сайн газрын хамгийн үнэтэй хүүхнүүдээр үйлчлүүлдэг хамгийн баян хүмүүс ч Иринагийн чамд өгсөн шиг дээд зэрэглэлийн үйлчлэгийг авч чаддаггүй. Гэх мэтчлэн согтуу хүүхний л амнаас гарах шалдар болдар юм чалчиж гарав. Эрдмэж саяны болсон явдлаас болж баг зэрэг нүүр нулааж хал ууд үгэн. Бас нандагийн амнаас гарах муухай үгс ялангуяа Иринагийн тухай амнаас нь урсах хачин муухай үгсийг сонсож залхахта. За миний эмээ уух цаг болчихж гэж хэлээд 0 орлоо. Тэгэд үнэхээр л 0 явах замдаа өнөөг савта эмнээсээ хэдийг амрууга хийчгээд гуйвлаж дайвлан алхалсаар 0-ын хаалгыг онгойл готолоо. Од Ирина хоёр эд секстэж байхан дэрээ. Од Иринаг ханлуу налуулаад хүчтэй хурдан гихч нь хөдлөж байх бөгөөд хаалга онгойлгон тэр хоёрыг ажиглан зогсох эрд мэйгч анзаарсангүй. Од чамайг тэр азгүй амтны өмнө стриптиз үзүүлээд эхлэхэд би бараг галзуурах төгсөн шүү. Зориуд намайг өдөх гэж тэгсэн үү? Хэмээн асуувал Ирина. Тийм байсан ч яадгийг. Чамд хоёр байхад надад яагаад хоёр байж болохгүй гэж хэлв. Болж үз. Чи зүгээр л түүнийг өрөвдөө бицтэй. Үгүй. Харин өөрийгөө өрөвдсөн. Түүний байдал минийхээс дээр шүү. Тэгтэл энэ үед генетхэн зочны өрөөнд нандагийн муухай хашгирах дуу сонсогдов. Майнгоров сандралтан зочны өрөө рүү гүйлдэн ортол. Тэнд нанда цонх руу айдас дүүрэн нүдээр ширтэж. Энэ хүү гэхээс өөрийг хэлсэнгүй. Нөгөө хэд цонх руу ширтвэл нэрэл цонхны цаана өнөөх нэг нүдтэй хүн шиг эсвэл огт хүн биш юм шиг гаж төрхтэй итгээд зогсож байв. Тэрээр мань гурвыг өрөөнд орж ирсэн ч мандаа руу тасралтгүй ширтсээр байв. Хамгийн зоригтой эсвэл хээгүйгээр ээж гих үү од төрүүлж үг дууран. Хөөе чи хэм бэ? Хэмээн асуув. Өнөөх нэг нүдэд тэр хариу дуугарсангүй. Мандаа руу тасралтгүй ширтсээр. Энэ үед од төвчээрээ барж. За яах вэ? Хэн гэдгээ хэлээд хэрэггүй. Угаасаа чи одоо хинч биш болно гэж хууртаагаар хэлээд шууд хувцас аван хаалга зүглэл. Ойход одын гарнаас зууран болиулах гэж оролдсон боловч тэрээр хүчтэн зүтгэсээр үүдний хаалгаар гарав. Нөгөө гурав нь аргагүй ирэхэд араас нь гарлаа. Тэгээд одын учиргүй гайхсан айсан царайг харав. Тэр хэдийг гарч ирэхийг харсан од нөгөө новчл байхгүй байна. Хаач чив хэмээн асуув. Нэрэл нөгөө өрөөснүүд алга. Хөвчийн гүнд шингэсэн бололтой алга болжээ. Хөөе. Манайхан тэнд. Энэ бол нандагийн үг байл. Нанда нэгэн зүг рүү хуруугаараа заажсан зогсох бөгөөд тэр хэсэгт нь ойн гүн харанхуй ноёлно. Огны нүд дээрээс өчөөхөн жатууга оддын туяа эргэн тойрныг сөөмгөрхөн туяагаар ялхан харуулгачаа айдаж байсан ч ойн яг тэр хүүхэн хэсэг оддын туяанаас халахлагдан түнэр харанхуй давтжээ. Од хараа тэнд юу байгаа гэж би юу ч харахгүй байна штэ гэвэл нанда. Тэр нүдийг нь харахгүй байна уу? Бид нар л ширтээд байна гэж хэлв. Яг л үүнийхэн дараа Ирина
Айсандаа амаадаран Мандагийн зааж буй зүг рүү харав. Нэр тэнд нэг юм байна. Тэнд. Энэ үед одож бас цочих шахам хашгирч новш гэж ямар эвгүй юм бэ хэмээн хэл. Тэд нараас гагцгүй эрдмэл юу ч олж харахгүй бай. Хараа муутай бас шилэн сандчихсныг хэлэх үү? Гэсэн ч найзуудынх нь гаргаад байгаа үйлдэл тунчид эвгүй санагдсан тул эрдмэ бошуухан шиг шилээ тайлан хальзуугаараа хідэнтэй шудраа тэр зүг рүү харл. Үнэхээр хоёр гялалцсан нүд яг тэр ойн харанхуй хэсгээс очтон харагдаж байхан дэрээ. Эрдмэ. Наадах чинь нөгөө саяны эвгүй гар байна штэ. Гэвэл Ирина. Альвэ хідүүлээ бошуухан шиг эргээд байшин руу гарцгаая. Наадах чинь галзуу солиодоггүй юм шиг байна. Гэвэл од. Хүнч биш юм шүү. Ямар хүний нүд гэхээр чонных шиг харанхуйд гялцаж харагддгийг хэмээн хэлэхэд Нанда гэмэтгэв. За та нар яах гээд ингэж байгаа юм бэ? Эн чинь зүгээр л ичимхий хүн байх шүү дээ. Яг л манай эрдмэ шиг чимээгөө. Бас зүгээр л хараад хөвгөлдөх дуртай болол та. Түүнийг улам хөвгөлтэй болгоцгоё л доо. Тийм биш гэж юу? Хэмээн хэлснэ Нанда. Тэр хос гялалцсан нүдний зүг алхаж хатар. Нөгөө гурван дэмийл харсаар хоцорлоо. Тэгтэл хачин зүйл болж биш. Ямар нэг аимшигтай зүйл болохын оронд Нанда нөгөө нэг нүдтэй эрийн гарнаас хөдөлсөөр ойгоос гараад ирэх тэр. Мангоров юу хийхээч мэдэхгүй дэмийл гөлрөн зогсоцгооно. Харин Нанда нөгөө эрийн гарнаас хөдөлсөөр Мангоров руу нэгэнтээ ирэмснэ байшин руу ороод явчихлаа. Юу болоод байгааг ч ойлгохоо байсан Мангоров өнөөх эдгээдийн араас дагаж орвол Нанда өнөөх өрөөсөн нүдтэд арх хундаглаад өгчихсөн хэв нэг асуугаад сууж бай. За ичимхий залуугийн нэрийг хэн гэдэг вүлээ? Харин өнөөхөр хариу хэлэх гэсэн бололтой ээрч гацсан байж. Намайг Дувасохор гэдэг. Хэмээн нэрээ хэлэх шиг бол. Энэч ханааж дуустдаггүй Нанда тас хөхөрч. Ямар Монголын нууц тавчаа биш дээ. Хэмээн хэлбэл өрөөсөн нүдэд. Хар. Миний нэг нүд багасаар сохор байсан болохоор гэрийнх маань намайг тэгж дуудтыг гэж яг л жаахан хүүхэд шиг толгоогоо илэн байж гэлв. Төөний хүүхэд шиг байдлыг харсан нөгөө горовч жаахан тайвширх шиг болж өрөөсөн нүдтийг хөөх гэж оролдолгүйгээр зүгээр ширэд сууцгаалаа. Тэднэрт яагаад ч юм өрөөсөн нүдтийн байдал нэг л тийм нууцлаг хажирхалтай санагдаад байна. Энэ үед Нанда өөрийнх нь хундгалж өгсөн архийг өрөөсөн нүдэд уухгүй байгааг анзаарч. За би та нарт хэлээгүй юу? Энэ хүн чинь зүгээр л даруухан нэг хөдөөний залуу байж шүү дээ. Урдах аягтайгаа хүртэл ууссангүй. Уг нь би хөдөөнийхний том баггүй л уудаг гэж бодсон. Гэвэл өнөөхөр ичжуулаа. Харин ээж ав хоёр наадыг уулгадгүй мөө? Хэмээн хэл. Манерыг үнэхээр л хүүхдэрэ байгааг харсан нөгөө гурван шоолох мэд инээлдэв. Өрөөснүүдэд эрийн чухалд тэд нартай хамт байгаа таатай санагдаж буй бололтой дагаж хөхөрлөө. Од яриаг нь үргэлжлүүлж. Ингээд аав ээж хоёр ч тийм ширүүн хүмүүс үү? Хэмээн асуувал өрөөснүүдэд гайгүй дээ. Намайг хэлснийг нь биелүүлж чадахгүй болохоор л хаяа жах оролдъё. Махасаа эвдсэнгүү цус нүжиг нь юу ч үгүй гойжуулаад л уулмөр үлдээгээд байна энтэр гэдэл. Хэмээн хэлэхэд эрдмэгийн сэтгэлд жаахан болгоомжийн сэтгэл төрчөө. Ер нь аав ээж чинь энэ утгын уугал одоо гэж асуув. Үгүй. Манайха энэ газар удаан байдаггүй. Дандаа нүж байдэ. Хөөх тийм үү? Яагаад аав ээж хоёрын хийдэг зүйлийг хүмүүс мэдчих болохоор юуг тэрв? Энэ үед л өрөөснүүдэд тэр буруу юм ярьж байгаагаа ойлгосон уу гэлтэй нүдэн гөлийгэд өг дуугаралгүй доошоо хараад сууж хандэрэ.
Энэ үед Эрдмэд нэгэн сонин бодол сэрхийн төрж амжив. Энэ яавч энгийн этгээд биш. Тулгаа ануу хоёр алга болсон бас энэ гажиг этгээд энд бид нартай ингээд сууж байгаа. Эл хоёр хажин дохиол яавч жирийн давхцал биш. Магадгүй цаана ижилхэн учир шалтгаантай байж мэдэх юм. Нөгөө тээгүүрийн этгээд Мандад их саймшраад байгаа бололтой. Мандагийн хажууд жаахан байхын төдийдл ухаанаа алдаж байна. Тэгэж ухаанаа алдсан болохоор л хажуунаас нь хүн юм асуухын төдийд хамаг далан булчирхаагаа дэлгэж байна. Дахиад жаахан юм асуул нэлээн юмний учир тайлгдаж мэдхэр шинжтэй. Бодсон Эрдмэ дахиад масуух гэтэл Манда гинэтхэн үг дуугарч. Хөөе. Энд чинь ялгуурлан гадуурхал шүү. Ер нь хідүүлээ аль хэсэг дээр зогсдоо. Гэснээр Манда босож очоод яг түрүүний Иринагийн бүжиглэж байсан хөгжмийг тавьчихсан дэрэ. Тэгснэ мөн л өрн тачаангүйгаар хөдөлж гарав. Өрөөс нь нүдэд бүр Мандаг тас гөлрөх бөгөөд тэр ганц үлдсэн нүд нь бүлтрэх шахаж амнаас нь шүлс урсган тунчиг эвгүй харагдана. Манда бүжиглсэн чихтэй өрөөс нь нүдэд ирлүү ойрцоор бүр уурд нь ирж наалтан яг л стрип барны хүүхэн шиг бэйдэн наалтан морилцсан хөдөлж гарав. Өнөө хэрийн нүүр час улайж амьсгаан давхцаад ирэх шиг болсноо Мандаг түлхэж. Уучлаарай. Би нойлорлоо. Гээд гараад гүйчихлээ. Од нилээн дургилсан шинжтэй. Бодвол гар хангалал хийхээр яваа биз. Гэвэл Манда сүртэн штт. Хэмээн хэнэггүй хэн дуугарваа. Од уурлаж. Сүртэй гинэ. Май зөвхөн минь стрип барны яах шиг хамаа намаагүй хүмүүсийн өвөр дээр оцгонохыг харах сүртэй зүйл биш шүү. Гэвэл Ирина. Сүртэн чийл байна. Ямар нүүрэн дээр чинь шахуу араач чинь тавьсан биш. Бас ер нь хүн нойлд юу ч хийсэн яадаг юм. Жишээ секс ч юм уу. Ямар бидний нүүрэн дээр тэгээд байгаа биш. Гэхэд од аргагүй ирэхэн дуугүй боллоо. Ингээд тэд хэсэг зур эвгүйхэн байдалтайгаар ширээний ард сууцгаа. Манда утсаа ухаж байгаа мэт царайлах бөгөөд харин Ирина од хоёр чимээгүйхэн суугаад нэг рүүгээ хаяахан хулгайгаар гөлрөх ажив. Харин Эрдмэ тэдний бүгдийг нэгднийхэнгүй ажиглана. Тэгснээ сэжиглэнгүй дуугар. Хөөе. Ингээд нөгөө хачин залуу чи яач вэ? Бараг 30 минут өнгөрлөө штэ. Гэвэл Манда гинэтхэн гүндэж. Нэр тэр яач вэ? Нойл орно гэд алга болчих юм. Хэмээн хэлээд нойл руу орлоо. Босд нь үг дуугарсангүй. Эрдмэ араас нь жаахан шижгэлсэн, эсвэл санаа зовсон байртай ширт. Харин Ирина хоёр үргэлж дүүлэн нэгэн рүүгээ хулгаан харцаар ширтсээр л. Гэвч Эрдмэ энэ ширтэлтийн цаана эсвэл ширээний дор юу болж буйг мэдж байна. Одоо айж охин гихчин хөлөө сунгаж хөлнийхөө зүрээр Иринагийн шилд гоёг зөөлхөн илэн таалж. Харин Ирина юу ч болоогүй мэдсэн. Тэгтэл гинэтхэн Эрдмэ тэсгэлгүй өндөж. Ингээд Мандач гэсэн ирсэнгүй. Би нэг шалгачаад ирье. Гэж хэлээд араас нь очлоо. Тэгснэ удалгүй эргэж гарч ирээд сандарсан дуугаар. Нойлдгийн чалга. Хэмээн хэлэхэд од Ирина хоёр одоо л юу болж байгааг ухаарч хоёул зэрэггүй илцэр нойлын хаалгаар шагайвал нэрэл хэн чалга байхан тэр. Ирина шууд л утсаа шүүрэн авч цагдаа дуудлага өгч ихэлсэн бол од. Хэдүүлээ яг одоо ардаас нь гарах хэрэгтэй. Мөн новш яг одоо найз охиныг минь хаанигтэй жалганд аваачаад хүчиндэж байгаа. Гэж хэлээд хувцас өмсөд гарах гэхэд Эрдмэ гараас нь татна. Одоо араас нь гарвал байдал уламд ордно. Хэмээн болгоомжтойгоор хэл. Гүй чи чинь юу солиороод байгаа юм бэ? Нэг гажиг алуурчин найзыг минь хулгайлчихлаа шүү дээ. Гадаа цасаар шуураад эхэллээ. Энэ шуурган төрчихвөл бид хөлдөж өгнө. Барьж яваа утаснууд маань нэг их удалгүй хөлдөөд унтарчих болохоор тусламж дуудаж чадахгүй. Ер нь бодоод байхад байдал нэг л биш байна. Биднийг энд ирэхээс өмнө л тулгаа ануу хоёр байхгүй болсон. Араас нь хайхаар явсан гончиг ах дараагч хоёрч нэг их удалгүй ирнэ гэсэн мөртлөө одоо хүртэл. Тэгээд энэ гажиг итгээд
Энэ бүхэн нэг л биш байна. Түүнийг ийн хэлэхэд од цонхоор харахад мээрэл цасан шуураад эхэлсэн байв. Бүр улам шир үсэх шижтэй. Од хамаагүй. Гонжиг ах буутаа ява. Бидний бодвол өөрсдийг аваад явчих тайгаа. Тийм юм чинь бүр тулгаа ануу хоёрыг ч нэг их удалгүй олоод ирнэ. Бидний одоо санаа зовох асуудал бол зөвхөн нандаа. Тэрнийг минь авч явсан мó гажиг новш угаасаа нэг холдоогүй байгаа. Гэж хэлээд гүртгэ нөмөрсөн болоод шууд араас нь гарав. Тэгтэл Ирина ч юм дууралгүй араас нь гарваа. Ганцаараа үлдсэн эрдэмэ санаа алдаж. Ирина минь гэж нэгэнтээ уулга алдах шиг болоод араас нь гарлаа. 3 дугаар хэсэг. Чөтгөрийн үүрэнд. Нанда цочисгийн сэрлээ. Нүдэнд нь хамгийн дөрөнд өртсөн зүйл бол өчүүхэн гэгээ оддын гэгээ. Тоонор тусах оддын гэгээ. Мөн чихэнд нь хамгийн дөрөнд сонсогдсон зүйл бол хэнэгний арайхийн амьсгалах шөөгөнцсөн амьсгал. Тэгээд нандаа оюун ухаанан сэргэж өөрийгөө гонжгийн лагерын байшинд биш. Харин нэгэн үл таних харанхуй Монгол гэрт байгаагаа анзаарч цочин лав хийлээ. Юу болоод байгааг ойлголгүй сандарсан нандаа годгийн өндийгөд эргэн тойрноо харвал мэвширсэн түүхийн махны үнэр ханхалсан хуучны Монгол гэрт байгаагаа мэдэв. Өөсөрчгсөн. Нандаа цочин эргэж харвал царай нь үл харагдах нэг сексгэр үстэй эмэгтэй хүн сууж харагдах нь тэр. Өгтлээс нандаа муухай орилсоор хаалга байгаа гэж бодож буй зүг рүү ухасгийн гүйж очоод хаалгыг нь түлхэх гэж оролдтол онгойрсангүй. Хаалга цоожтой байхыг анзаарсан нандаа ухаанаа алдаж. Хүн байна уу? Намайг эндээс гаргаарай. Хэмээн барьгарч гарлаа. Тэгтэл өнөөх сексгэр итгэхэд гарнаас нь барьж аваад амыг нь даран чимээгүй болгож эмэгтэй хүний түг шүүртэй хоолоогоор зөөлхөн шивнэж. Чиш. Чимээгүй. Чанга дугааргавал тэд уурлана. Чи тэднийг уурлахыг хүсэхгүй л болов. Түүнд тохиолдсон зүйл чамд бас тохиолдох вэ гэсэндээ л хэлж байна. Хэмээн хэлээд гэрийн баруун хоймор зүг гарлаа. Төрөөнөөс хойш гараад байсан аимшигтай шөөхөндсөн амьсгаа тэндээс гараад байсныг нандаа тэрүүхэн хооронд ухаарч амжив. Тэнд үнэхээр хэн нэгэн байна. Энэ хэцүүхэн амьсгаанаас нь сонсвол тэр хэн нэгэнд үнэхээр ямар нэг аимшигтай зүйл тохиолдсон бололтой бөгөөд арайхийн амьтай голтой байх шиг. Нандаа ойлгоно байшивнэ. Та хэн бэ? Хэмээн асуувал өнөөх сексгэр үстэй эмэгтэй нүрээ ойртуулж. Сайн харалтаа. Хийм шиг бай. Хэмээн хэлэхэд царайг нь ойроос харж хэн болохыг нь таньсан нандаа арай тайвшрах шиг болж. Дараагч юу? Хэмээн асууваа. Мэрэл үсэн сексиж уйлснаас л болсон бололтой. Нүд нь юу ч үгүй хавцсан ч гэлээ. Дараагийн царай дүрээрээ мэлтиж байхыг харсан нандаа арай тайвшраад. Юу болоод байгаа юм бэ? Та бид хоёр яагаад энэ нэг сонин танихгүй Монгол гэрт цоошлуулчихсан байж байгаа юм? Хэмээн асуувал энэ үед хөлийн чимээ дуугарлаа. Дараа сандарч. Чимээгүй байгаарай. Уурыг нь хүргэж болохгүй шүү. Тэгвэл бид хоёр халуулна. Би тоглоогүй шүү. Бид хоёр жинхнээсээ халуулна. Хэмээн хэл. Тэгээд дараа нандагийн гарнаас хөдөлсөөр түрүүний хэвдэж байсан хэсэг болох гэрийн баруун хойморт очиж суучихлаа. Одолгүй хаалга онгойход мэгэн ноосон замцтай нүдний шилтэй хүн орж ирвэ. Ерөөсө харанхуйд ялгагдаж харагдаж байгаа зүйл нь тэр шил цамц хоёр л байв. Дараа түүний чимээгүй гих чинь айдас дүүрнүүдээр ширтэх тул нандааж бас үг дуугарсангүй. Нүдний шилтэй хүн тэр хоёрын урд орж суугаад. Сэрчгэш. Чи ч чимээтэйхэн сэрх юм а тийм үү? Яахав дөнгөж сэрэд юу ч ойлгоогүй болохоор
чимээ гаргасныг чинь нэг удаа өнгөрөөж болох ч. Дараагийн удаа ингэвэл энэ гэрийн зүүн талд хэвтэж байгаа 3 дахь найз шигэ болно гэж мэд. Та 3-ыг шалтгаантай болохоор амьд үлдээсэн. Гэхдээ намайг уурлуулбал энэ амьтай голтой хэвтэж байгаа найз шигэ болчихно гэж мэд. Хэмээн хэлээд чийдэн асаагаад гэрэл тусгал. Нанда өөрийн ирэхгүй гэрэл тусгасан зүг рүү хараа чиглүүлвэ. Тэнд ануу хэвтэж байна. Хамгийн түрүүнд алга болсон охин. Гончгогийн дүү, тулгаагийн найз охин. Гэхдээ хөөрхий бүсгүй хуучны ануу гихтэр хөөрхөн дуу шуутай охиноос юу ч үлдээгүй байв. Үсэн сэгсэж, хувцс нь урагдаж, нүүр нь юу ч үгүй хөхөрч хавтанд цус тайгаа хутгалтжээ. Бүр нүдэн нээгдэхийн аргагүй болтлоо хавтаж хөхөрсөн байв. Нанда харсан зүйлдээ итгэж чадалгүй. Амаа даран уйлахад өнөөхөр. Наадах чи юу ч биш. Чи бүр ч азгүй бол. Гэрийн зүүн талд байгаа бүр өөр нэг найз шигэ болж мэдэн шүү. Хэмээн хэлэхэд Нанда дүүрнүүдээр зүүн тийшээ гарлаа. Гэвч нүдний шилдээр гэрлээ зүүн тийш тусгасангүй. Харин чи тийшээ хараад байх хэрэггүй байхаа. Уг нь энд та нар дөрвүүлээ байгаа. Тааж тэр найз чинь хүний тоонд орхосоо өнгөрсөн болохоор би дурдааг өнгөрсөн юм. Тэр найздаа юу тохиолсныг чи харах хэрэггүй байх. Харчихвал галзуурчхаж мэднэ. Хэмээн хэлэхэд Нанда мөн дөрөвнөөс хойш энэ үнэртэд байгаа түүхийн махны их хүн үнэрч бас яг гэрийн зүүн талаас үнэртэд байгааг ойлголоо. Нүдний шил үргэлжлүүлж. Би за ер нь манай гэр бүлийнхэн тэр чигтээ их соргогчтой шүү. Зогдох гэж оролдох эсвэл бүр хоорондоо юу шивнэлдэж байгааг чинь хүртэл сонсож чадна. Бас бид төдий чинээгээрээ илүү дуу чимээ дургүй. Гэснээ дараад хандж. Наадхата сайн ойлгуулаарай. Гэж хэлээд гараад явчихлаа. Харин түүнийг гараад явмагц Нанда шууд л гэрийн зүүн тал руу айжухнаар мөлхөв. Дараа. Харах хэрэггүй дээ. Харсан зүйлээсээ болж чи ухаанаа алдна. Тэгээд хашгир. Тэр бидний нэрнгээсээ зүгээр өнгөрөхгүй шүү. Хэмээн хэлсэн ч Нанда огтхонч тоолгүй мөлхсөөр гэрийн зүүн талд очих үед гарт нь хүний арьс гэмээр хүйтэн бас зөөлхөн юм мэдрэгдхэн дэрээ. Тэгэд юу болохыг нь сайтар гарлаа. Энэ хугацаанд гэрэлгүй гэрт удаан байсан Нандагийн нүд харанхуй тассан байсан тул юу гэдгийг нь ч харж чадав. Тэгэд харсан зүйлээсээ болж огиулан бөөлжиг шахаж амаа дарснаа. Толгойч нь хайжчихсан юм бэ? Хэмээн зөөлхөн шивнэлээ. Хөөрхий бүсгүй. Үнэхээр ухаанаа алдчихээ. Эргэн тойрон яс нэвтлэн хүйтэн салхи хүлээж, цасан ширэхгүй, хаа сайгүй эргэлдэн хуйларсаар гацуур болон саглагар навчсныг нь мөргөн унаж, шажигнан жингэнэх дуу гаргахаж. Энэ үед өөр нэгэн чимээ энэ хүүгэх салхи болон цасны жингэнэн бодрохыг даван сонсогдож буй од болон Ирина хоёрын хоолой байваа. Нанда! Нанда чи хаан байна? Нанда! Биднийг сонсож байгаа бол чимээ өгөөрэй. Харин гагцгүй эртмэл чимээгүйхэн тэр хоёрыг даган алхах бөгөөд ойн эргэн тойрныг сайтаргэгч нь ажиглан явахаж. Тэгснээр эртмээ нэгэн хажиргалтай зүйлийг олж харсан бололтой. Царай нь хувирч сандарсан хоолойгоор. Хөөе манаха. Тэрийг харда. Хэмээн нэг зүг рүү заал. Нөгөө хоёр нь гайхаж заасан зүг рүү хараад. Нанда! Хэмээн орлоо тийшгүй ичглээ. Үнэхээр ойн голоор зурн өнгөрсөн хар зам дээр ямар нэгэн хүн эсвэл амьтан мэлэгдэхгүй юм хэвтэж байна. Гэвч тэд хангалттай ойртон очсныхоо дараа мэдээж тэр зүйл Нанда биш болохыг мэднэ. Од гайхаж. Новш гэж энэ чинь зүгээр л үгсэн бууг байна. Хэмээн хэлэхэд Эрдмэгийн царайнд бүрч хажирхалтай гайхшрал тодорч. Нэг л зүйл хачин байна да. Гэвэл Ирина шууд л Эрдмэгийн үгийг өлгөн авч. Яса. Ямар нэг зүйл анзаараа юу? Чибэл бид хоёрын анзаарч чадхааргүй зүйлийг олж харсан байх ёстой. Гэжгэл. Энэ бол Ирина.
Хэрхэн Эрдмэгийн ухаалаг байдалд итгэдгийн илрэл байв. Эрдмэ. Энэ буугны цогцос бүтэн байна гэл. Од бөхөмдөж. Чи чинь юугаа солиороод байгаа юм? Энэ цогцос бүтэн байх эсэх нь хэнд хамаатай? Хэмээн асуувал Эрдмэ. Хэрвээ энэ бууг анчин дагнуулсан бол анчин буугын цогцыг авч явах ёстой. Харин араатанд бариулсан бол буугыг агнсан араатан өөрийнхөө олзыг сэг болтол идэх ёстой биз дээ. Гэтэл энд ингээд замын голд бүв бүтэн хэвдэж байдаг. Хачин байна уу? Надад бол хачин. Гэхдээ бүрч хачин юм. Ойд сэгэр хоололдог амт зөндөө. Тэгсэн хэрнээ энэ сайхан буугын бүхэл мах хэвдэж байхад яагаад хүрээгүй байна уу? Бүр өдийд бол аль хэдийн сэг зэмэр хоолдог амтад эсвэл шууд энэ цугларсан байх ёстой. Тэгтэл нэг ч амтан алга. Гэвэл Ирина. Тийм шүү. Нэрэл хачин. Хэмээн хэлвэ. Эрдмэ Ингрийнхээ халааснаас савтай эмээ гаргаж ирээд нэгэнтээ залгиснаа. Өнөөх буугын цогц руу улам ойртож жийдингээ тусхан эргүүлж тойруулан харж байснаа. Бас харж байгаачлан энэ бууг гарт цаагүй ямар нэг амьтанд бариулж майжулсан хац улсан мөрүүдийг харвал чон болон баавганаас өөр амьт юм шиг. Би амьчин биш болохоор мэдэхгүй ч гэсэн эрүү болон сарвуунуудын хэлбэрүүдийг төсөөлөд үзвэл яавч үүнээс өөр байх ёстой. Ямар амьтан байж болох вэ? Дээрээс нь тэр амьтан буугыг идэлгүй зүгээр л орхисон байна. Яагаад? Гэхэд тэр хоёр үг дуугарсангүй. Тэрээр үргэлжлүүлэн. Мэдэж байгаа бүхнээсээ дүгнэж үзье. Нэгт энэ буугыг алсан амьтан эрүү болон саварныхаа хэлбэрээр чон баавганаас хавьгүй өөр. Хоёрт буугыг идээгүй шалтгаан нь магадгүй загсны өгөөс шиг өрх болгож үлдээсэн байх. Гуравт тэр амьтан бидэнтэй яг одоо маш ойрхон байгаа. Тийм учраас л энд өөр амьтад байхгүй байгаа байх. Хэмээн хэлэхэд. Жаахан айдас давтсан од. Хөөе, Шерлок Холмс шиг аашлахаа болж үз. Чамайг байн ингэж нэрдэм ярьдгийг мэддэгч одоо бол цагаа олсонгүй. Хүн алга болцоход байхад нэг үгсэн буг харчгаа тэнэгтэй байх юм. Хэмээн хэлснээ цаашаалгаж. Манда хэмээн хаш гарч гарлаа. Тэгтэл Ирина гүйж очоод одыг болиулж. Болилтоо. Чи сая Эрдмэгийн хэлхийг сонсоогүй юу? Энэ хавьд үнэхээр ямар нэг амьтан байж байвал яах юм бэ? Гэвэл од уурлаж. Чи яагаад? Наад нэрдийнхээ үгэнд итгэл байгаа. Ямар галзуу юм хэлхийг нь сонсоогүй юу? Хэмээн хэлэхэд Ирина уламж өөртөө итгэлтэйгэр. Харин чи яагаад түүнд итгэхгүй байгаа юм? Офис дээр хинэн хамгийн гол ажлыг нугалдаг билээ. Гонжиг ах хичнээн олон удаа Эрдмэгийн зөвлөгөөний ачаар өөрийнхөө жижиг компанийг дампууруулалтгүй авч үлдсэн билээ. Бүр Монгол шиг бизнес эрхлэгчдтэй хортой нөхцөл байдалтай лалрын усад энэ компанийг авч явж байгаа хүн бол Эрдмэ гэж хэлсэн ч буруудахгүй. Хэмээн хэлв. Од ч түүний хэлхийг үлэн зөвшөөрчгүй бололтой Эрдмэд хандж. Тэгээ яах юм? Хэмээн асуувал Эрдмэ. Эрдхэн лагерын байшин руугаа буцаж машин аваад хот бараацал дээр байх. Одоо бол бидний дуудсан цаг даач ийшээ ирж амжаагүй тодорхой. Хотоос онцгойгийнхан гарлаа гэхэд өглөө нэрлийг эхлүүлнэ. Газар мэдэхгүй эргэн тойрон ойгоор хүрээлэгдэж харах орчинч цасан шуурганд хязгаарлагдсан энэ хэцүү нөхцөлд онцгойгийнхан хүртэл юу ч хийж чадахгүй болов. Хэдүүлээ болоо. Энэ ойд дорхноо төрч тэгээд удалгүй хөлдөж өгнө. Эсвэл тэгхээс ч өмнө магадгүй энэ буугын барьсан араатанд алуулж мэдэх юм. Магадгүй тэр буугыг харсан даруйдал бид түүний өгөөшөнд орчихсон байх. Гэж хэлж дуусаагүй байтал гэнэтхэн мөчөрнүүд араасаа тас нисгий хүнд хөлийн чимээ ойрхон дуугарах сонсогдож Эрдмэ цочин хаш гарч. Болгоомжтой. Хэмээгээд тэр хоёрыг даран аллаа. Тэгмэгц яг тэдний дээгүүр нэгэн дом амтэн үсрээд өнгөрөх шиг болж цаана нь газардав. Эрдмэ шуудал. Зүгтараа гэж хашгираад Иринагийн гарнаас хөтлөн цааш ухаан зулгагүй гүйж гарлаа. Одч тэр хоёрыг даган гүйвэ. Тэд саглагар моддын дунд гүйж байсан тул урд зам ааж тэр араас нь хөөж байгаа амт нэгч харах боломж алга. Тэгснэ гинэтхэн горвуул мэгэн зэрэг шахуу годроотод унжих. Уруу газар таарсан бололтой.
Хоошоогоо эрт чээрээ өнхөрч гарав. Юу болоод байгааг мэдэх арга алга. Хэдэн 10 секундын туршид тасралтгүй уруу газар өнхөрсөөр арай гэж нэгэн тэгшхэн газар таарлаа. Гар хөл толгойндоо хөнхөн бэртэл авсан мань 3 өвдсөндөө яолж яргалсаар арайхийн өндийж байтал. Яг тэдний хажууд байсан агуйгаас нэг аимшигтай өмхийн үнэр өнөртүүлж үс зүсэн сэгсийж гарт урт төмөр шиг юм барьсан хүн гарч ирсэн. Хөөй гурваа. Саяны ёрын амтан удахгүй буугаад ирнэ. Алив ийш ороод ир. Хэмээн хэлээд тэднийг өнөөх агуйдаа оруулж ирээд хавтгай мод шиг юмар хаалгыг нь таглал. Элагуй жижиг дөрвөн хантай гэрийн дайтай. Од гайхаж. Юу болоод байна? Чи хинбэ? Хэмээн асуувал өнөөх хүн бушуухан хурж ирснэ одын ямыг таглаж. Жиш. Тэри модо буугаад ирнэ гэж хэлээ бидтэй. Хэмээн хэлэхэд Ирина зөөлхнөр шивнэж. Манайхаа айх хэрэггүй. Энэ хоолой гончиг ахих байна. Одоо зүгээр л энд нь орцгоё. Хэмээн хэлэхэд нөгөө хоёр нэрэл гончгийн хоолой байна гэж танилаа. Тэр яах вэ? Одоо тэр амтан уулын арай налуу хэсгээр наашаага ирж байгаа. Наашаа ирэхээс өмнө энэ юмнаас бие дээрээ түрхэх гэснэ. Хаанаас ч нэг 100 гаралцсан юм гаргаж ирснэ. Иринагийн нүүр болон ховс хонор дээр нь түрхэж эхлэв. Аимшигтай муухай өмхийн үнэртэй байсан тул Ирина өөрөө ирэхгүй сэжиглэнгүй өнгөөр. Бах. Яасан муухай юм бэ? Энэ юу юм байхаа? Гэвэл гончгоо. Ямар нэг ойн амтны баас үнэрээ дарахад хэрэгтэй. Азар чи бусад хотын хүүхнүүд шиг байн үнэртэй ус ханхлуулаад явдаггүй болохоор чин ээж бусдын чинь үнэрийг дарахад асуудал гарахгүй бололтой. Ёрн тэр хараал идсэн ад ч төрүүдэд баригдсан хөөрхий дүүнэрийг минь бас эхнэрийг минь бодвол та хоёр хамаагүй азтай. Хэрвээ тэр амтан та нарыг тэгшхэн газарт хөөж байсан бол та хэд аль хэдийн баригдсан байх. Уруу газар таарч уруугаа өнхөрсөн учраас л амьд мултарч чадлаа. Хэмээн хэлв. Тэгтэл одч мөн уурлан бухимдаж. Гүй та ч на буутаага яваа юм шүү. Ингэж маяглаж байхын оронд зүгээр тэр новшин амтныг буудаад унахчихал та. Гэхэд гончиг. Би наадхыг ч н оролдож үзээгүй гэж бодож байна. Энэ новшин амтныг бууны сум алж чадахгүй. Ёрн тэдний хинч бууны суманд өгөхгүй бай. Хэмээн ярилцаж байтал Ирина шууд л өнөөх бааснаас гутгаж авснаа. Одын нүүрэн дээр нялж орхлоо. Мөн энэ хооронд эрдмэ аль хэдийн тэр амтны бааснаас бие дээрээ дүрхэж амжив. Тэгтэл яг энэ мөчөд яг аггүй мүүд дөнгөж хавцаа. Өнөөх ёрын амтны хүнд хөлийн чимээ сонсогдож ирлэгэн тэрэ. Бүгд амаа дарн доороо нам сонцгол. Өнөөх амтан айж ухнаар алханга агаарыг хүчтэй сорон үнэрлэх нь тэдний хамгийн чанга хашгираанаас ч тод сонсогдож байна. Тэд бүр өөрснийхөө бас нэг нийхээ зүрхний цогцол дээгч хүртэл тодоос тод сонсож байсан байхаа. Тийм ч учраас өнөөх амтны алхаа болон үнэрлэх чимээ улам ойртож буйгч гэсэн тод сонсож байна. Гарцаагүй тэр амтан агуйн доторхыг үнэртэж байна. Тэгээд гэнэтхэн чимээгүй болчихлоо. Аимшигтай анир чимээгүй. Ийм ёр зөгнсөн аниргүй байдал гэдэг араатны архира чөтгөрийн инээдээс ч аимшигтай. Учир нь тэр амтан тэднийг энд байгаад мэдсэн учраас л чимээгүй болчихсон байх хэмээн бүгд айж байна. Тэгсэн ашгүй хөлийн чимээ холдон модгоо. Бүгд нэгэнтэй хүн дээр амсгаавлаа. Гэхдээ инглээгээд тэд хидмаа эрдороо тайвширхыг бодсонгүй. Яг тэр чихтэй нэлээд хэдэн минут суусны эцэст гончиг амнийж. Одоо тэр амтан явчихсан байхаа. Хэмээн хэлбэл од. Саяных юу гэж нэ гэж асуув. Гончиг. Мэдэхгүй. Тэр хараал идсэн айлд эхнэрээ үлдээгээд амь зулбан зугтаж ойгоор тэнүүлчилж явахтаа таарлцсан юм. Азар энэ агуйг олж бас дотор нь ямар нэг амтан хүндэрчгсэн байсан тул даал амь аврагдлаа.
Даан чинь юун мэдэгдэхгүй ёрын амтнаас болж цаашаа ч үгүй, наашаа ч үгүй гацчихлаа. Хэмээн хэлв. Энэ үед Эрдмэ ярианд оролцож. Та ярианд дундаа 2 удаа хажирхалтай зүйлсэх болголоо. Эхнийх нь тулгаа ануу хоёрт ямар гэж золгүй явдал тохиолдсныг мэдсэн тухай. Хоёрт нь хаан ихтэй хажирхалтай айлтай тааралдаж эхнэрээ үлдээчгээд ирсэн тухай. Тэгэхээр энд юу болоод байгааг хамгийн сайн мэдэж байгаа хүн бол та юм шиг байна. Магадгүй нандад юу тохиолдсон байж болохыг хүртэл. Гэвэл Гончиг. Юу вэ? Нандад бас ямар нэг юм тохиолдоо юу? Гэвэл Ирина гонигтэйгээр алга болчихсон гэж товчхон хариулв. Гончиг. Тэгээд л та энэ ойгоор хисэж явсан байх нэ. Нандаа хайх гэж. Тэгвэл нандад тохиолдсон зүйлс ч гэсэн тэр хараал идсэн айлтай холбоотой байх. Хэмээн хэлээд өөртөө юу тохиолдсон тухай ярьж гарлаа. Дөрөвдүгээр хэсэг. Мегэн гэр бүл. Мөн энэ үед дараач бас өөрсөд нь юу тохиолдсон тухай нандад ярьж байв. Харин нандаа өвчнөдөө яргалан хэвдэх анууг арчилж тордонгоо дараад юу тохиолдсон тухай нэгэнгүй сонсно. Дараа нөхөртөөгөө хамт тэр дөрвөө салж яваад энэ айл дэр нь зүүн гэрээс чимээ сонссон тухай. Тэгээд нөхөртөөгөө хамт зүүн гэрт юу болоод байгааг мэдэх гэж оролцсон тухай. Дараа энэ хүртэл яриад. Уг нь би Гончигод болохгүй гэж хэлсэн. Даанч танаас ихрэл ямар зөрүүд хүн билээ. Тэгээд харсан. Анууг олж харсан. Хэмээн хэлээд хажуу тийш гонигтай харвал ануугийн арай ядан ойглох амьсгалах сонсогдож байв. Дараа үргэлжлүүл. Даанч үүнээс цаашхыг санахгүй байна. Сэрхэд толгой маань аимшигтайгаар өвдөж байсан. Гэхээр магадгүй саяны нүдний шилтэй нөхөр миний толгойг зохиж ухаан алдуулсан байх. Хэмээн ярьж байтал энэ үед ануу үг дуугарч. Тэгээд л би та хоёрт анхааруулахыг хичээсэн. Гэрийн тодгоны завсраар та хоёрыг харчхад хамаг чадлаараа хашгирсан. Би та хоёрыг харчхад намайг аврахна гэж ямар их баярсан гэж. Үгүй юмаа гэхэд ядчил та хоёрыг эндээс зугтаалгаж чадах байх гэж найдсан. Харин та хоёр яг л тэнэг амтын шиг тэр гэрлүү яваад орчихсон. Одоо намайг яасныг хар гэж гомдолтой дуугаар өгвөл. Дараа. Оочлаарай. Гэхээс өөрийг хэлсэнгүй. Харин нандаа чимээгүй ануугийн цусыг арчиж нүрийг нь цэвэрлсээр байв. Гэрт хэдий гэрэлхийгээ байхгүй байгаач хөөрхий бүсгүй нүрам хээчнээ аимшигтай гэмтэж язарч хөхөрснийг нандаа тов тодорхой харж бас түүний төлөө санаа зовж байв. Тэгтэл ануу ам нээж. Харин чи яаж яваад энд ирчихв? Чи ч нүдийг нөгөө гуравтайгаа шоудад байж байх ёстой биз дээ. Хэмээн хэлбэл нандаа өнөх дуваа сохрын тухай тэнэгтэж байгаад өөрөө түүнийг байшиндаа урьсан тухай дараа дүнд өөрийгөө хэрхэн хулгайлагдсныг ярьж өгл. Тэгээд яриагаа дуусгахтаа нандаа. Тэгэхээр дараагч бид хоёулаа эргүй амьтад болж таарлаа. Харин чиний хувьд зүгээр л жаахан азгүй байж таарч. Бид хоёрын оронд байсан бол чи хизээ чи юм байдалд орохгүй байх байсан байх. Хэмээн хэлвэ. Дараа. За ямар тач ингэж бидний мэддэг зүйл адилхан боллоо. Одоо харамсаж ойлгонод юу гэх вэ? Амьд гархаал ярьцгаая. Гэвэл нандаа ойлгоно. Гэхдээ цаашдаа юу болох нь тодорхой. Тэд тулгааг алж зогцыг нь зэрэмдэглэсэн. Ануг хагас үхтэл болгосон. Бид хоёр ч гэсэн адилхан зүйл тохиолдно гэж айдас зөвхөрл дүүрэн хоолоогоор хэллээ. Тэгтэл ануу. Зүгээр дээ. Та хоёр юм чинь чадна. Амьд гарч чадчихлаа. Хэмээн тэр хоёрыг арга. Ягийн ярилцаж байтал энэ үед гадаа гинэтхэн архиад хөлийн чимээ дуулдаж эхлэв. Тэр хоёр үхтлээ сандарч зэрэгцэн өвдөг зөвхөрт цуцгаав. Гэтэл хаалгаар орж ирсэн хүн зүгээр үү? Хэмээн нандаагийн ихэд танил хоолоо дуугарлаа.
Нанда гайхаж. Дова сохроо гэж асуув. Өнөө хүн өөрлөө ойртож урд нь суугаад тийм байна. Би бэ хэмээн хэлэхэд Нанда айсан басгүй үзэн ядсан хоолойгоор чи намайг яах гэж энд авчирсан гэвэл өрөөс нь үдд. Чиний төлөө. Чиний төлөө л үнийг хийсэн хэмээн хэл. Нанда юу гэнэ? Миний төлөө гэдэг чинь юу гэсэн үг юм? Чи тэгээд миний төлөө л намайг энд авчирч гэртээ хоригдол болгож байгаа мó гэж зөвхөрөнгүй дуугаар хэлв. Тийм ээ. Би тэгэж хэлж байна. Миний тэнд очсон шалтгаан гэвэл зүгээр л та эдийг ажиглаж гэртээр юу харснаа ахад хэлэх ёстой байсан. Дараа нь ах баг дүг тийшээ явуулаад та нарыг бүгдийг чинь хөөс тэмтрүүлэх байсан. Тэр амар том биетэй бэдэн дондаа хамгийн хүчтэй бас яг л амт шиг та нар манай дүүгээс амьд гарах боломж байхгүй байх байсан. Өөдөөс нь тэмцэх битгийх л зогтох боломж байхгүй. Ингэж хэлж байгаа уучлаарай. Үйлцэн найзууд чинь бүгд өгөх болно. Тэгэж чи намайг гэртээ авчирснаар дүүгээс аварсан гэж хэлэх гээд байгаа мó? Манай аав яагаад ч юм эмэгтэйчүүдийг дүр зур амьд байлгадаг. Би чамда амьд байх дүр чадвараа хугацаа хожиж өгөхийг хүссэн юм. Дова сохор ийн хэлснэ. Хажуу дэш магадгүй хажуу гэрлүү болгоомжлонгүй харснаа. За надад ингэж байх цаг алга. Би хийх гэж ирснэ хийх ёстой гэснэ. Хажуу дэш ануу руу харлаа. Нанда сандран ануугийн урдуур орон хамгаалж чи яах гэж байгаа хэмээн асуувала өрөөс нь үдд. Би хийж чадахгүй бол ах юм. Бас намайг яагаад хийж чадаагүй гэсэн. Би худлаа хэлж чадахгүй. Тэгээд та хоёрыг шийтгэх болно. Яг найзыг чинь шийтгсэн шиг гэж хэл. Тэр хоёр аргагүй ирэхэд холдвоо. Өрөөс нь үдэт ануг яг л гулууцтай мах мэдчирсээр гэрийн зүүн талд аваачлаа. Тэгээд гялгарууд дэвсэх хурц годог ирлэг чимээ гарч байснаа. Араас нь мах тасдах, яс хуглах, цус гол гойдон урсах, ёрын муухай чимээ дуулдаж эхэлхэн дэрэ. Яг л мал гаргаж байгаа юм шиг. Дараа Нанда хоёр дэмийл бэбинэ тэвэр чимээгүй хэн мэгшэцгэн. Тэгснэ дараа тэсгэлгүй. Би ингэж байж чадахгүй нэ хэмээн хашгираад хаалгаар гараадгүй ч юм. Хаалга онгорхоо байхыг харсан Нанда сая Дова сохор хаалгаа онгойлгочход эргэж түгжээгүй байх нэ. Тэгэхээр одоо боломж гэсэн үгүй. Хэрвээ зогтож байгаад баригдвал яагаад ч намайг өршөөхгүй юу хэмээн айдас давтан байсан. Хамаагүй амь насныхаа төлөө тэмцэж байгаад үхнэ гэж ирс шийдэд дараагийн араас гараадгүй ч гэл. Дараа Нанда хоёр гар наасаа хөдлөлдсөн мод дээн дундуур гүйсээр л байв. Тэгэхдээ байн эргэн харах бөгөөд араас нь хүн хөөж байгаа шинж алга. Гэсэн ч тэдний нүүрэн дээр инээмсэглэл тодорсонгүй. Энэ аниргүй хоосон байдал нэг л ёр зөгнөөд байх шиг. Тэдгээр араатнууд хизээж араас нь хөөхгүй байна гэж байхгүй гэдгийг тэд мэдэх учраа тэр биз. Тэгтэл гэнэтхэн яг урд буй нэгэн авраг гацууртоор нэгэн хүн зогсож байгаа нь харагдав. Өчүүхэн дороор хүн төрлөختөн гэхэд зоригтой юм гэж. Эсвэл зүгээр ухаанаа алдчихсан уу? Харах үед яг хэн гэдг нь тодорхой харагдахгүй байгаа ч хоолойных нь өнгөөр өнөөх нүдний шилт болохыг дорн таньж. Хөөхий хоёр бүсгүй айсандаа. Золтой л ухаан алдчихсангүй. Тэгснээ удалгүй өнөөх нүдний шилт гэнэтхэн тэдний нүдэн дээр алга болчихсон тэр. Айж балмагцсан Нанда дараа хоёр хэдэн тийш харах үеийг ширтэн нүдний шилтийг хайж байтал
Гэнэтхэн тэр хоёрын арх үзүүнээс хэн нэгэн хоёр хүчрэх гараатхан авах шиг болсноо хүчлэн боож эхэллээ. Хөөрхий хоёр бүсгүй хоёулаа ухаан алтахад нэг их хугацаач орсонгүй. Манда бүр түрхэн оюун ухаандаа тэр нүдний шилдээр өнөөх ёрын гэрлүү чирүүлж байхдаа тийм хурдан, тийм чимээгүй, тийм хүчтэй энэ яг хүн гихч амтан мөн гэж юу хэмээн бодож амжив. Хэнэг нүүрэн дээр нь ус цацах шиг болоход манда цочисгийн сэрлээ. Сэрэд харвал өөрийгөө нэгэн таван хантай монгол гэрт, нэгэн эмгэн өвгөн хоёр урдан хэвтэж байгаагаа ойлгов. Тэр даруйда өндийн хажуу тийш харвал дайраач бас хүчээр сэрээлгсэн бололтой. Толгой ус нь юу ч үгүй норчихсон. Хамаг нүднийх нь бодог урсчихсан хачин муухай төрхтэй амтан яг хажууд нь сууж байна. Бэж бас ийм харагдаж байгаа байх таа гэж нанда бодож амживаа. Би та нарт анхааруулсан. Харин тэр анхааруулгыг мань зөрчлөө. Шийтгэлийг нь хүртэх хэрэгтэй. Айлв өрөөс нь нүдтэй наад хоёрыг нэг нэгээр нь зүүн гэртээ оруулаад төхөөрч ярих. Энэ бол мэдээж нүдний шилтийн үг байна. Нүдний шилт гэрийн баруун талын орон дээр бугч өтгөрөөсч зэвүүтэй эсвэл огт зүрх сэтгэлгүй мэт ямар нэг нүүрний ховрол гаргалгүйгээр тэр хоёр руу ширтэн сууж байна. Энэ харцнаас л түнд хоёр бүсгүй намыг юу ч болоогүй мэт таслаж орхих. Ер хүний амьгэгч түнд юу ч биш болох нь тодоос тод харагдах ажээ. Тэгтэл хажууд нь сууж байсан өрөөснүүдэд аха та жаахан тайвшир. Нандад ямар ч буруу байхгүй. Энэ хөгшин хүүхэн нандаг дагуулж авч гарсан. Нандаа зүгтээ гэж бодоагүй. Би тэнд байсан болохоор харсан. Хэмээн ээрч мууран байж гэл. Эдгээр араатнуудын дунд өөрийг нь хамгаалах нэг чадваргүй хүн байгааг нандаа дэгхэд л ойлгох шиг болж нүднээс нь нулимс урсваа. Тэгтэл нүдний шилт. Би чамайг тэр лагерийн байшин руу зүгээр тандалт хийлгэхээр явуулсан байхаа. Өвлийн туршид байсан хоосон байшин. Тэр байшин чухам ямар газрын ямар нөхдүүд ирснийг мэдэх зорилгоор. Харин чи үүний оронд тэд нартаа шоуда зогсохгүй нэг гिचид дурлцгаад орон гэртээ амьдаар наваад ирдэг. Гэж хэлснээр нүдний шилт гараа явуулан өрөөс нь нүдтийн мөрөн дээр тавиад. Дөөмөн. Чи бол хүүхэд чиг гинэн томоогүй амтан. Тийм ч учраас чиний хувьд дурлал гэдэг хүний мах цуснаас ч илүү донтмоор санагдаж байгаа байх. Гэхдээ чи нэг зүйлийг ойлгохгүй байна. Энэ дурлал бол ердөө эвцэлдэх хүсэл төдийхнөөс хидрэхгүй зүйл. Харин эмэгтэй хүн гэдэг эрчүүдийн энэлт зан чанарыг ашиглаж өөртөө өрхөддөг. Дөөмөн. Аахан чамд л гэж хэлье. Эмэгтэйчүүд хизээч дурлдаггүй юм. Тэд зүгээр л өөрөөсөө илүү хүчрэхэг гэж бодсон эргчэндээ наалдаж аваад тэгээд яг л шимэгч шиг хамаг шим шүүсийг нь сорж хамаг хэрэгтэй юм авчгаад хэрэггүй болохоор нь хайдаг. Хэмээн хэлэхэд энэ үед өвгөн амнэж. Тийм болохоор л чи хань жил үр хүүхэдтэй болоогүй биз дээ. Бас дүү нарын гачараасаа чирч явна. Вэж хоёр нь хөгшөрч байна хөө мэн. Ачийнхаа зулайг үнэрлж үзчихэд ухмаар байна шүү дээ. Гэж хэлэхэд энэ үед мандагийн толгой нэгэн бодол гялсхийн харван орж ирэх шиг болж. Тэгвэл аж зэгч нь төрүүлээд өгчгийгт. Хэмээн хэлхэн дээр. Гэрийнхэн бүгд чимээгүй бол. Харин энэ үед мандагийн дотор хачин янзын бодол эргэлдэнэ. Нэр тийм шүү дээ. Эднэр ямар ч зүрх сэтгэлгүй хүмүүн бусын араатнууд байлаа гэд хөнгө хэсгээс нь жаахан үлдсэн байх ёстой. Харин хүн тэр тусмаа хөгшин хүмүүс өөрсдийгөө хорвоогийн жамаар үхэл рүүгээ ойртоод ирэхээр өөрийн ирэхгүй аж цэнраа харахыг хүсдэг. Шалтгаан нь энэ байж. Тэгээд л тэд таарлцсан эрэгтэй хүмүүсийг шууд алж эмэгтэйчүүдийг түр зур амьд үлдээдэг юм шиг байна. Сүүлийн үед манай аав ээж хоёрч бас надаас аж зээг нэх болсон.
Энэ эмгэн өвгөн хоёр манай аав ээж хоёроос ялгаа байхгүй юм байна. Энэ сэтгсэн нандаа эрс шийдэмгийгээр хэлснэг үзэж. Та бүхэн зөв сонссон. Би дугаас хорт хайртай. Хүүхдийг нь төрүүлмээр байна. Хэмээх хэл. Тэгтэл гинэтхэн нүдний шилт уурлан босож ирээд. Чи яач? Ингэж улаан цайм худлаа ярьж чадчих. Та хоёрыг би яг одоо хоёуланг чинь гэд хэлж дуусаагүй байтал өвгөн. Байц. Зөвхөн энэ хөгшин хүүхнийг л авч ирэх. Харин энэ нандаа гэдэг охиныг үлдээ. Хэмээн хэлэхэд нүдний шилт ууралсан чихтэй байсан ч өгд оогүй эцгийнхээ үгэнд орж дараагийн үснээс зулгаан чарлуусаар чирч явтал. Энэ үед өвгөн. За ингээд чи өнөөдрөөс хойш манай бэр боллоо. Босоод нүүрам үс зүсээ янзалчаад авдарнаас дээл гаргаж өмсөд хоол ундаа хий. Хэмээн тайван дуугаар өгүүлвэ.